Орой мэнд хүрэг үзэгчтэй MBC News мэдээллийн хөтөлбөрийн мегмар гарагийн дугаарыг хүрэхэд бэлэн боллоо. Мэдээллийн товчхонд анхаарал хандуулна. Зэрлэг амтны тархац байршил бүхий сүмдэд шүлхий өвчний тандалт судалгаа хийжээ. Энэ сарын 8-нд Увс аймгийн нутгийн зарим газраар баг зэргийн цас орно. Шинжлэлийн баяр өдрүүдэд 90-118 дуудлагаар 75 хүнд яралтай түргэн тусламж үйлчилгээг үзүүлжээ. 2021-с 2022 онд загас агнуулах шийдвэр хараахан батлагдаагүй байна. Эдгээр болон бусад мэдээллийн дэлгэрэнгүй анхаарал хандуулна. Эхний мэдээ. Увс аймагт мал амтны гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан аймгийн засаг даргын захирамжаар зэрлэг ан амтны тархац байршил бүхий сумуудад шүлхий өвчний тандалт болон өвлжилтийн нөхцөл байдлыг тодорхойлох судалгаа шинжилгээний ажлууд хийгджээ. Өнөөдрийн байдлаар Увс аймгийн хэмжээнд зэрлэг ан амтны байршил тархац бүхий бүс нутгуудад хийсэн судалгаагаар шүлхий өвчний тохиолдол бүртгэгдээгүй байна. Үүнээс гадна уулын туруудан амтан бүхий газар нутгуудад биотехникийн арга хэмжээ буюу давс, хужир, өвс тэжээл тавих арга хэмжээг аймгийн хэмжээнд зохион байгуулсан байна. За Увс аймгийн засаг даргын А4 679 дугаар захирамжийн дагуу Увс аймагт мал амтны гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулаад зэрлэг амтны тархац бүхий байршил бүхий сум орон нутгуудад амтны тандалт судалгааг зохион байгуулах, үйлчлэлийн нөхцөл байдлыг тодруулах, албан тоотыг хөргүүлсэний дагуу сумдаас зэрлэг амтны тандалт судалгааг зохион байгуулан биднэрт хариу ирүүлсэн байгаа. Тэгэхээр 2022 оны 1 сарын байдлаар зэрлэг амтанд шүлхий өвчний өвчлөл гараагүй, үйлжилт хэвийн байгаа талаар мэдээллийг ирүүлсэн байна. Тэгээд аг нурын бүс нутгийн менежментийг хариуцагч төрийн бас байгууллага, аж ахуй нэгжүүд нөхөрлөлөд хамтраад тухайн аг нурын бүс нутагт угалц тэхийн тархац байршил бүхий уулын туруутай амтын тархац байршил бүхий газар нутгуудад биотехникийн арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Үүнээс гадна манай байгалийн ажил жуулчлалын газар түргэн сагил өлгийн өмнө говь малчин баруун туруун зэрэг 9 суманд биотехникийн арга хэмжээний зардал санхүүжилтийг шилжүүлж зэрлэг амт зориулсан өвс тэжээл хужир давсыг байршуулан биотехникийн арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. За тэгэхээр дэлхий дээр хүнд халдварладаг 1600 гаруй өвчин үүсгэж бүртгэгдсэн байдаг. Үүний 75% нь буюу зооноос буюу хүн амтанд халдварлах чадвартай өвчин үүсгэгчтэй байна. Тэгэхээр шүлхий өвчин бол салаа тураатай амтад өвчлөх магадaltaй гэхээр ойн туруутан, уулын туруутан, халиун буух, аргал хойно, янгар ямаа, зэрлэг гахаа зэрэг аав амтад өвчлөх өндөр эрсдэлтэй байгаа. Тэгэхээр цаашдаа энэ тандалт судалгааг тогтмол зохион байгуулах, шаардлагатай тохиолдолд биотехникийн арга хэмжээг нэмж авч хэрэгжүүлэх ажлыг байгалийн ажил жуулчлалын газраас зохион байгуулан ажиллах болно. Ард иргэдэд анхааруулж хэлэхэд тухайн малчин иргэний гэрийн мал, бэлчээрийн мал өвчсөн тохиолдолд малаа бас зэрлэг амтны бэлчээрт давхцал бүхий бэлчээртэй газар нутгууд бэлчээхгүй байх, зэрлэг амттыг өвчлсөн шинж тэмдэг бүхий идэж тэжээлдээ дургуутсан, хэвтсэн, шүлс гойцсон шүлхий өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд тухайн сумын байгаль хамгаалагч, идэвхтэн байгаль хамгаалагч, нөхөрлөлийн идэвхтэн байгаль хамгаалагч, сумын удирдлагууд, аймгийн онцгой байдлын газар, байгаль орчны газарт яаралтай мэдээлэл ирүүлэхийг бас хүсье. Шүлхий өвчнөөр бүх төрлийн салаа туурайт мал гэрийн дижээвэл амтэн зэрлэг амтад өвчлөдөг, өвчтэй, өвчлж идэгсэн халдвар авсан мал амтэн тэдгээрийн нус, шүлс, шээс, бас сүүрийн шингэн зэрэгтэй хамт ялгаран гарсан вирусээр бохирлогдсон уяа зогсоол хашаа сарвч өтөг бууц, өвс хадлан ус тэжээл, бэлчээр мал амтны тоног хэрэгсэл, хүний гутал хувцас бүх төрлийн тээврийн хэрэгсэл зэргээр халдвар таарахдаг байна. Ингэхдээ шүлхийн халдвар өвчтэй халдвартай мал амтнаас шүлхийд мэдрэг мал амтанд шууд хавтлын замар болон шүлхийн вирусээр бохирдогдсон дээрх зүйлсээр дамжин тархдаг байна. Иймээс зэрлэг амтны тархац бүхий нутгийн малчид малаа шүлхийгээр өвчлсөн тохиолдолд зэрлэг амтны идэж тэжээлийн бүс нутагтаа нэгтгэхгүй байх, зэрлэг амтны өвчлсөн байдалтай тааралдвал яралтай холбогдох газруудад мэдэгдэхийг анхааруулж байна. Дараагийн мэдээ. Сүүлийн өдрүүдэд Увс аймгийн нийт нутгаар хүйтний эрс чангарч байна. Өнгөрсөн шөнөглөхэд Увс аймгийн Улаангом, Тэс, Зүүн говь сумуудад хөрсөндөө 38-аас 41 хэмийн хүйтэн хонсон байна. Одоо үзэгчдээ энэ 7 хоногийн урьдчилсан төлөв мэдээлэл хүргэе.
Өнгөрсөн 7 хоногийн ихээр ихэнх нутгаар тгээс 3 мм-ийн тундас орсон бөгөөд хамгийн их нь ховд суманд 2 мм, түргэн суманд 3 мм, бусад нутгаар 1 мм-ийн цас орсон байна. Ингэснээр Увс аймгийн нийт нутгаар цасны зузаан зүүн хангас суманд цасгүй, бусад нутгаар 1.5-аас 25 см цасан бүрхүүл тогтоод байна. Өнөөдрийн байдлаар хамгийн их нь Малчин суманд 25 см, Хяргас зүүн говь сумуудад 11 см-ийн цастай байна. За өнгөрсөн шөнийн байдлаар Улаан гомтис зүүн говь сумдын нутгаар 38-аас 41 градусын хүйтэн, хөрсөндөө 39-аас 42 градус хүйтэн хонсон байна. За цаашдын 7 хоногийн төлөв хурд хүнс 8-д зарим газраар бага зэргийн цас орно, бусад тусанд цас орохгүй. За салхи ихэнх нутгаар баруунаас 3-аас 8 м/сек. Агаарын температур уснуур тисголын хөндөгөөр шөндөө 34-аас 39 градус, өдөртөө 22-аас 27 градус. Бусад нутгаар шөндөө 24-ээс 29 градус, өдөртөө 14-ээс 19 градусын хүйтэн байх төлөвтэй байна. Үргэлжлүүлэн үзэгчдээ ус судлалын харуулын ажиглалтын мэдээлэл хүргэе. Өнөөдрийн байдлаар Тариалан сумын Хархираа гол битүү мөсөн бүрхүүл үзэгдэлтэй мөсний зузаан 34 см, өндөр хангас сумын Чигжийн гол усны төвшин өмнөх 10 хоногоос 2 см буурсан мөсний зузаан 36 см, Баруун Туран сумын Баруун Туран гол ёроолдож хөлдсөн мөсний зузаан 86 см, Өмнө Говь сумын Намрын гол ёроолдож хөлдсөн мөсний зузаан 36 см, Түргэн сумын Түргэний гол битүү мөсөн бүрхүүл үзэгдэлтэй мөсний зузаан 25 см, Цагаан Хайрхан сумын Хангилцаг гол битүү мөсөн бүрхүүлтэй мөсний зузаан 61 см, Сагил сумын Хариг гол битүү мөсөн бүрхүүлтэй мөсний зузаан 120 см, Хяргас нуур өмнөх 7 хоногоос төвшин өөрчлөгдөөгүй 66 см-ийн мөсөн бүрхүүлтэй байна. Онгорцоор гол нуурын мөсөд цөмөрсөн 3 удаагийн дуудлагаар онцгой байдлын байгууллагын албан агшид ажиллаж иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаа. Мөн цаг үеийн байгууллагын нэрвүүлсэн мэдээлэлээр 1-р сарын 10 хоногийн байдлаар манай орны ихнэх гол морин битүү мөсөн бүрхүүлтэй болсон хэдий ч олон жилийн дундаж бол нь 2020 оны мөн үеийнхээс 10-аас 50 см нэмгэн гол морины нийт уртын дагууд мөсний зузаан харилцсан адилгүй байгаа юм. Иймд цаг хожих, зам товчлох, зэргээр мөсөн дээгүүр явах бол нь авт тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна. Монголын чөлөө төхийн холбоо Улаанбаатар 2022 Аз ТV аврах шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдыг сонгох үндэсний шигшээ багийг сонгох шалгаруулах сорил тэмцээнийг энэ сард зохион байгуулахар болжээ. Тодорхойлбол эх 4-р сард Улаанбаатар хотод болох насан туршидын Азийн аврах шалгаруулах тэмцээнд оролцох болно. Үндэсний шигшээ багийг сонгон шалгаруулах сорил тэмцээн энэ сарын 12-ноос 14-нд буян тухай спорт цогцлборт болох юм а. Улсын хурлын чуулганы өнгөрөгч Пүрэв гарагийн хуралдаанаар засгийн газраас өргөн мэдүүлсэн шинэ сэргэлтийн бодлого батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэн баталсан билээ. Уг тогтоолын төсөлтөд холбоотой гишүүдийн асуултанд ерөнхий сайд хариулт өгсөн юм. Тэрээр шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжих шинжилгээний талаар шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд 47 орчим хуульд нэмэлт өөрчлөлт оруулах урьдчилсан тооцоо гаргасан. Жишээ нь татврын хууль байна. Татврын хуульд санхүүгийн жилийг нэг сараар наашлуулах, зохицуулалт оруулах боломжийн талаар судлаж байна. Яагаад чуулган нэг сарын наанд хуралдаж болохгүй гэж энэ бол бидний дотоод асуудал. Ингэснээр хувийн хөвчлөх нь ажиллах хүч татах, бараа бүтээгдэхүүнээ эрт худалдаж авах боломжтой болох юм. Мөн тусгай зөвшөөрлийн хуульд өөрчлөлт оруулсаар төлөвлөгөөт шалгалтыг бүгдийг нь зогсооно. Жишээ нь газар олгох, тусгай зөвшөөрөл сунгах асуудлыг төрийн байгууллагын ширээн доороо дараад авлага нэхэд байдаг асуудлыг шилэн болгоё. 14 хоногийн дотор тийм үгүй гэдэг хариултын аль нэгийг нь өгөхгүй бол тухайн албан тушаалт нь өөрөө асуудалд орно гэсэн үг. Мэргэжлийн хэлтийн байгууллагын бүтэц зохион байгуулалтыг өөрчлөнө. Зөвхөн гомдол гарвал очиж шалгана. Түүнээс биш цагдаа нар байнга ресторанд очоод хоол идээд байдаг. Мэргэжлийн хэлтийн байцаагч нар дүүргийн үйлдвэр үйлчлэгээний газрын дарга бүх ресторанд өргөө хоол иддэг эрхүүдийг хасъя гэж байгаа юм. Ингэсэн тохиолдолд авилга гэж үзье гэж хэлсэн юм а.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зүгээс COVID-19 сар тахалтай тэмцэхэд зориулж Монгол Улсын эрүүл мэндийн байгууллагын онцлогоо эмчилгээний хүчин чадлыг сайжруулахад дэмжлэг олгож тасралтгүй тусламж үзүүлсээр ирсэн. 2021 онд Монгол Улсад тохиолдсон COVID-19 сар тахлын томоохон давлгаануудыг давахад Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зүгээс үзүүлсэн бодлого төлөвлөлтийн дэмжлэг ба тоног төхөөрөмжийн дэмжлэгүүд маш чухал үүрэг гүйцэтгэсэн. Тэгвэл өчигдөр зөөврийн хит авиан онцлогооны 10 аппарат болон улирлын томгоос үүдэлтэй эрүүл мэндийн салбарын ачааллыг бууруулахад дэмжлэг олгох зорилгоор томгийн эсрэг тамплиу эмийг хүлээлгэн өглөө. Энэхүү үйл ажиллагаанд эрүүл мэндийн сайдын их бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол Улс төсөөрөн төлөөлөгч Сергей Дердцо болон бусад албан төлөөлөл оролцсон юм. Уг зөөврийн хит авиан онцлогооны аппаратыг хэрэглэхэд хэлбэр өвчтөд нь хаана байхаас үл хамааран хит авиан шинжилгээ хийх боломжтой. Эмч нарт өвчтнийг цаг алдалгүй онцлох эмчлэх боломжийг бий болгох давуу талтай юм. Сар тахлын үед тусламж үйлчилгээ нэн шаардлагатай байгаа өвчтнүүдэд эмнэлгийн тусламжийг чанартай цаг алдалгүй хүргэхийн тулд зөөврийн хит авиан аппарат чухал ач холбогдолтой. Энэ үеэр эрүүл мэндийн сайдын их болд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад Монгол Улсын эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх COVID-19-ийн эсрэг хариу арга хэмжээг эрчимжүүлэх чиглэлээр эрүүл мэндийн яамд үзүүлж буй тусламж дэмжлэгт талархаж байгаагаа илэрхийлсэн юм. Дараагийн мэдээ. Шинжлэлийн баярын өдрүүд буюу өнгөрөх оны 12 дугаар сарын 30-наас энэ сарын 3-ны өдрүүдэд аймгийн нэгдсэн эмнэлгийн яралтай түргэн тусламжийн тасаг 90-118 дуудлагаар 75 хүнд яралтай түргэн тусламжийн үйлчилгээг үзүүлжээ. Энэ хугацаанд их хвчлэн цусны даралт ихсэх болон багасах, хоол боловсруулах замын эмгэгийн өвчлөлүүд бүртгэгджээ. Шинжлэлийн баярын өдрүүдэд иргэд их хвчлэн зүрх өвдөж даралт ихссэн гэх шалтгаанаар яралтай түргэн тусламжийн 103-нд ханджээ. Мөн энэ өдрүүдэд ханиад төмөө хүндэрсэн, хоолны хордлогонд орсон, ходоод гидсний архаг өвчин сэтэрсэн гэх дуудлагууд бүртгэгджээ. За 2021 оны 12 сарын 30-наас 22 оны 1 сарын 3-ны хооронд нийт 90-ээр 118 хүн үйлчлүүлсэн байна. Дуудлагаар болохоор 75 дуудлага ирсэн байна. За дуудлагын хувьд бол 75-ын нийт ихэнх зонглох үе нь болохоор утасны даралт ихсэх маань илүү зонхилсон. Мөн хоол боловсруулалтны ялангуяа ходоод гидс өвдсөн. За тэгээд түүнээсээ шалтгаалаад бүлүүд суулгасан. За тэгээд төгчрөл болсон дуудлагууд нэлийн хэсэг ирлээ. 90-ээр бол архаг хүчин сэтэрсэн үйлчлүүлэгч өвчтөн маань завдлын ирлээ. За баяр ёслолын үеэр хоолндоо тохируулж идээгүй. За тийм илүү нөгөө хугацаагийн харахгүйгээр хоол хүнсээ одоо нөгөө ташилсан бүтээтгүн хэрэглэснээсээ салаад малаад хийж идснээсээ болоод ходоод гидсний хямралын өвчтнүүд маань завдлын ирлээ. За тэрнээс гадна баяр ёслол гэдэг нөгөө өөрсдийнхөө бие яг тогтмол хяндаг гэсэн бол одоо даралтны мэд тогтмол уудаг гэсэн бол тэрийг хааштай авчих юм уу тий. Тэгснээсээ болоод ерөнхийдөө даралт ихсэх хэлбэр маань цогцлын илэрлээ. За тэгээд мэдээж агтаасны хэрэглээтэй холбоотой болохоор бусад холбоолсон эрхтний эмгийг болон ахах хүч маань сэтэрсэн байна. Тийм болохоор ерөнхийдөө баяр ёслол үеэр хоол хүнс болон агтаасны хэрэглээг зохицуулж хэрэглэсэн дээрээ л үзүүлнэ. Хүйтний улирлын оргил үе тохиож байгаа энэ үед бага насны хүүхдийн ханиад том ихсэж байгааг анхаарууллаа. Иймээс эцэгчүүдийг хүүхдтэй тавих, анхаарал болгоомжоо сайжруулж, гэрээс гарах тохиолдолд дулаан хувцас өмсгөх, илч дэжээлэг өндөртөө хоол ундагч байхыг зөвлөж байна. Дараагийн мэдээ. Манай аймаг жилбэр загсны нөөц бүхий нууруудаас үйлдвэрлэлийн болон агнуурын жазлалтын зориулалтаар загас агнах зөвшөөрлийг байгаль орчин аялал жуулчлалын яамны сайдын тушаалын дагуу олгодог. Энэ жилийн хувьд хяргас нуураас 20,000 орчим ширхэг загсыг агнуурын жазлалтын зориулалтаар бариулах хүсэлтийг байгаль орчин аялал жуулчлалын яамд хүргүүлсэн байна. Гэхдээ өнөөдрийн байдлаар загас агнуулах захирамж хараахан гараагүй байна. Байгаль орчин аялал жуулчлалын сайдын тушаалаар тухайн жилд үйлдвэрлэлийн зориулалтаар агнах загсны тоо хэмжээний дээд хэмжээг баталдаг. Сайдын тушаалаар батлагдсан дээд хязгаарт багтаан тухайн аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас агнах загсны хэмжээг сумдаар хуваарлах юм. Хуваарийн дугуй аймгийн засаг даргын захирамжаар аж ахуйн нэгжүүдэд хуваарлалтыг хийж, хуваарьт орсон аж ахуйн нэгжүүд сумын засаг даргатай гэрээ байгуулж, үйлдвэрлэл болон агнуурын жазлалтын зориулалтаар загас агнах төлбөрийг төлснөөр энэхүү үйл ажиллагаа хуулийн дагуу явагдах юм. Увс аймгийн загсны нөөц бүхий нууруудад жил бүр агнах нөөцийг байгаль орчин аялал жуулчлалын сайдын тушаалаар тогтоодог байгаа. Тэгэхээр Увс аймгийн үүрэг нуураас үйлдвэрлэлийн зориулалтаар за хяргас нуураас
усан тус хамгаалалттай газар нутгийн статуст багтдаг нуур учраас аг нуурын заалтын зориулалтаар одоо загсыг 2021 он хүртэл олборлуулж ирсэн байна. Тэгэхээр 2021-ээс 2022 онд одоо агнах байгаль орчин аялал жуулчлалын сайдын одоо загсыг агнах барих тушаал одоо байгаль орчны яам дээр одоо гарахад бэлэн болж байгаа. Тэгэхээр байгаль орчин аялал жуулчлалын сайдын тушаалыг одоо хүчин төвлөрүүлж ирэх хугацаанд ард иргэд маань одоо хууль бусаар загс аг нуурыг одоо аг нуурын үйл ажиллагааг явуулахгүй байхыг хүсье. Тэгэхээр бидний байгаль орчин аялал жуулчлалын газрын санал бол Хирас нуураас 20,000 хүртэл орчим жишгийг загсыг аг нуурын заалтын зориулалтаар барих одоо саналыг хөрвүүлсэн байгаа. За Хирас нуур бол байгалийн цогцлолт газар. Тэгэхээр усан тусгай хамгаалалттай газар нутагт ямар нэгэн байгалийн нөөцийн ашиглалт явуулдаггүй байгаа. За Хирас нуурын загсны судалгаагаар бол тухайн нууранд одоо аг нуурын заасалт буюу хамгийн том аг нуурын заасалт гэж хамгийн том загсыг одоо олборлох шаардлагатай байна гэсэн төгөлд гарсан. За сүргийн бүтцийг зохицуулах аг нуурын заасалтыг 70 мм-ийн хэмжээтэй тороор буюу одоо хамгийн том хэмжээний загсыг нь олборлох ёстой байдаг. Тэгэхээр одоо байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2021-ээс 2022 онд одоо Хирас нуураас аг нуурын заасалтаар 20,000 ширхэг загс олборлох тушаал гарсны дараагаар ард иргэд маань одоо торыг ашиглаж сүргийн бүтцийг зохицуулах аг нуурын заалтыг хийх ёстой байгаа. Тэгэхээр хуулийн дагуу энэ тушаал шийдвэрийн дагуу одоо бид нэр бас хяналтыг хийх болно. Тэгэхээр нуурыг одоо цоолж дэгээгээр барих тийм шишгээр ахын зориулалтаар барих шиг үйл ажиллагаар барихыг бол бас хориотой байгаа. Увс аймаг жилбөр өөрөг нуураас үйлдвэрлэлийн зориулалтаар Хиргас нуураас аг нуурын заалтын зориулалтаар загсыг агнуулсаар ирсэн. Энэ жилийн загс агнуулах шийдвэр хараахан батлагдаагүй байна. Гэсэн ч зарим сумуудад ард иргэд нуур цоолж хувийн хэрэглээний зориулалтаар загс агнах зөрчлүүд гарчээ. Хууль зорчиж загс агнах, загс барьсан эсвэл аг нуурын амтныг зохих гэрээ тусгай зөвшөөрөл эрхийн бичигт зааснаас хэтрүүлэн агнасан. Барьсан иргэнийг хөдөлмөрийн хөсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр нөхөрлөл аж ахуйн нэгж байгууллагыг хөдөлмөрийн хөсний доод хэмжээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр тооргох заалтайг сануулж байна.